Монголын нас ноолорын холбоо Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо даах хүрээ тэрээд төрөслөгчдийн иргэдийн үйлдвэрч нэвлийн холбоо наран туул тэрээд төрөслөгчдийн иргэдийн үйлдвэрч нэвлийн холбоо Монголын кафе бар рестораны үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо 1500-аар бизнес эрхлэгчдийн нэмэгдсэн үрдгийн албан татврын тухай хуулийн хэрэгжилтэй холбоотой тэдэнд учирч буй хүндэл бэрхшээл санал хүсэлтийг улсын хурлдах Монгол Ардын бүлэгт хаяглан ирүүлсэн байдаг. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрэг, Сонгоайрхан дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэд хандсан байна. Эргээр бизнес эрхлэгчдийн хүсэлтээр Монгол Ардын бүлгээс зохион байгуулагдсан нэмэгдсэн үрдгийн албан татврын тухай хуулийн хэрэгжил, бизнес эрхлэгчдийн тулгамдж буй асуудал сэдвэт хэлцүүлгийг нийслэлийн худалдааны төв хүнс барааны захуудад худалдаа эрхлэгчид иргэд 8 нэрийн барааны дэлгүүр хоршоо ажиллуулдаг иргэдийн төлөөлөл оролцсон байна. За нэмэгдсэн үрдгийн албан татвар батлагдсан шинжилэлт өөрчлөлт орсон нь буруу биш ээ. Энэ бол дэвшил. Гэхдээ хуулийн хэрэгжил, хуулиас сурталчлах, хуулиас тодорхой зохицуултуудыг зохицуулахдаа бас дутуу гарснаас шалтгаалж өнөөдөр иргэдийн амьдрал, бизнес эрхлэлд мэдээлэл төлөвлөлтөд тусч байгаа. Ийм учраас энэ асуудал дээр та бүхэн анхаарал хандуулж, та бүхний хүсэлтийн дагуу өнөөдөр хэлцүүрийг хийж байгаа юм аа. Ажлын хяналтын хууль батлагдсан. Энийг л өчнөө мянган бизнес эрхлэгч явсаар аваад энийг бол төр хугацаагаар зогсоосон. Нэмэгдсэн өртгийн хууль бас батлагдлаа. Энийг бол бидэнд мэддэхгүйгээр баталсан. Энэ хуулийн дээр бол бас л бизнес эрхлэгчийн их ашиг хүндсэн хууль байна. За яг хууль нь бол Монголын эдгээс чангалуудтай боловч бизнес эрхлэгчдийн бол ийм бизнес бол сөрөг нөлөө үзүүлэх ийм хууль байна. Татвар шилжсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж дахиад жижигхэн бизнес хийж байгаа дахин энэ нүүдлийн татварыг өндөрөөр өгөх төвлөртэй. Яг л үйлдвэрлэх дүнтэй иргэд бол тохирч байгаа. Яг ном хийгээд үйлдвэрлэх гаргалаа гэхэд үйлдвэрлэж байгаа номууд 10,000-аас зарах 3,000, 4,000 ном хийлгэж байна. Дээрээс дэлгүүртэй 30% татвар авчиж ингээд иргэн 10% бүтээгээр гаргасан номоос 1,000 цаасна ном бол өдөр тутмын хэрэгцээ биш. Тийм учраас энэ дээр бол маш их хүнээр тусч бизнес эрхлэгчид өр зээлийн сүлжээнд орсон өнөөдрийн хүртэл төрөөс юм хүсэлгүй өөрсдийнхөө амьдрал ахуйг боломжийн хэмжээнд авч явж ирсэн. Гэтэл нэмэгдсэн үрдгийн албан татврын хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор төр бизнес эрхлэгчид улмаар иргэдийн халаас руу гард үрж шахааны бизнес хийж байна хэмээн шүүмжилжээ. Бизнес эрхлэгчдийн хувьд улсаас татвар төлөх үүрэг хариуцлага ухамсарладаг төлөвлөж бэлэн байгаа. Гэхдээ дарамт шахалгүй төлмөр өгнө гэж саналаа хэлцгээсэн байна. Мөн кассын машины баримт хийлгэх төхөөрөмж баркод уншигч интернет модемыг худалдан авах дор хаяж 2 сая төгрөгийн зардал гаргаж угааж үүнтэй холбоотойгоор татврын байгууллагаас ирэх дарамт ихсэж орлого хуримтлагдах дэлгүүр хоршоогоо хах ажлын байраа алдахад хүрээд байгааг иргэд төр засагт уламжилж байна. Нэмэгдсэн үрдгийн албан татврын тухай хуультай холбоотой асуудал зөвхөн нийслэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж иргэдэд бус орон нутагт тулгамдж угаалаа. Улсын хурлын гишүүдийг нийслэл дүүрэг аймаг тойрогтой ажиллах үеэр иргэд сануулж залуурахыг хүссэн байна. Тиймээс улсын хурлдах Монгол Ардын бүлгээс бизнес эрхлэгчдийн санал бодлого хүсэлтийг бүлгийн хурлаанаар хэлцэж энэ асуудлыг шийдэх арга зам гарцыг ээлжлэж дөрвөн арга хэмжээ авна гэдгээ мэдгдлээ.